Зөөлөн гэрэлдэх цагаан нөмөрхтэй зүс хоор ижилхэн шидэд тагнас. Зүрх сэтгэлдээ бүхнийг аврахаар зориг чулуудсан зүрхний төвийнхөө. Олон улсын совилогчдын өдөрт зориулан бэлтгэсэн хүн чанар нэвтрүүлгийн тусгай дугаарт улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн анх 2 эмч тэргүүтэй хамт олон өргөдөн оролцлоо. Монголын зүрх судасны тусламжийн үйлчлэгээний ууган томоохон төвүүдийн нэг болох энэ төв нь хагас 100 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд Монгол улсын 408 зохисоос зорин ирсэн хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цагнааргүй ажиллаж байгаа жинхэнэ хүмүүнлэг үстнүүдийн төлөөлөл юм аа. Сайн байцгаана уу ирхэн үзэгчдээ, хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгээн сайхан зүйлийг үзэгч түмэндээ өргөн барьж, хэн нэгнийгээ баярлуул, хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оршдог. Энэ ч утгаараа улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн дарга анх 2 даргыгаа өргөн оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе, баярлалаа. Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч энэхүү сайхан цэнхэр дэлгэцээр мэдчлэх боломж олгож байл баярлаж байна. Тэгэхээр цэнхэр дэлгэцээ үнсэн суугаа ирхэм үзэгчтэй халуун мэдлэгээ хүргэн зүрхний төвийнхаа үйл ажиллагааг танилцуулах гоё гэж хүсэж байна. Баярлалаа. За ингээд өнөөдрийн цэнхэр дэлгэцийг харан суугаа үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За миний хувьд болохоор Хөсгөл аймагт төрж өсөөд анагаахын боловсролоо орцсон холбооны улсад эзэмшээд ингээд төгсж ирээд улсын 1-р төв эмнэлэгт өнөөдрийг хүртэл 25 эрүүл мэндийн салбартаа 25 жил ингээд эмчийнхээ ажлыг хийсээр өнөөдрийг хүрж байна. За манай зүрхний төвийн хувьд бол бид нар бол 2025 оны 10 сард бол 100 жилийнхаа манай эмнэлэг тэмдэглэж өнгөрөөсөн. Ингээд дараагийн 100 жилүүгөө ороод дараагийн 100 жилийнхаа эхнийхээ хуудсыг одоо бичлэлж явнаа. Манай төвийн хувьд бол ерөнхийдөө анх бол зүрхний кабинетээр 2000 кабинетээр анх үүсэж явж байгаа. Одоо ингээд ирэх жил 50 жилийнхаа гэх чинь зүрхний төв гэж бол хизээ байгуулагдсан бэ. 2020 онд байгуулагдсан. Энэ юу гэхээр тусламж үйлчилгээнийхээ чиг үүргийнхаа хувьд технологийн хувьд бол өргөжсөн. Тэр нь юугаар илэрхийлж яана вэ гэхэд хуучин бол бид нар бол зүрх судасны чиглэлийн эмийн эмчилгээг хийдэг байсан бол бид нар бол судсан доторх эмчилгээгээ, тутам судсан доторх эмчилгээгээ, хим судал дээр апласпесмикрийн эмчилгээг, захын зүрхний мэс туслалынхаа тусламж үйлчилгээг, захын судасныхаа эмчилгээгээр ингээд мэсцлийн эмчилгээгээр өрнүүлээд байгаа. Одоо бид нар түлээгдэж байгаа энэ бол зүрхний нээлтийн мэс туслаа эхлүүлэх ийм чиглэлтэй бид нар явж байгаамаа. Ингээд ерөнхийдөө манайх зөвхөн эмч нар бид нар биш, манай төвд бол 10 эмч, 13 сувилагч нар ажилладаг. Ингээд бид нар одоо сувилагч нарынхаа баярыг тэмдэглэх гээд сувилагч нартай хөндлөлт үзүүлэх гээд байж байгаа. Ер нь жил бүрийн 5 дугаар сарын 12-ыг болохоор дэлхийн нийтээр олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Яагаад 5 дугаар сарын 12 юм бэ гэхээр анх Английн алдарт өнөөдрийн сувилгын ухааны үндслийг тавьсан алдарт сувилагч Флоренс Найтингелийн төрсөн өдөр байдаг. Энийг болохоор олон улсын сувилагчийн нийгэмлэгээс бол сувилагчийн олон улсын өдөр болж тэмдэглэн өнгөрүүлжээ гэсэн тийм тогтоол гаргасан юм. За энэ өөрөө ямар зорилготой вэ гэхээр ингээд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сувилагч нараа ямар үүрэг оройлтын хувь нэмэр оруулж байгаа юм. Тэдний маань мэрэгжлийн маань үн цэн нь юу байгаа юм. Тэднэрээ яаж бахарх юм, яаж талархах вэ гэдэг тэр чиглэлийн ажиллагаа үйл арга хэмжээ зохион байгуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэхээр болсон. За манай Монгол улсын хувьд болохоор бид нар ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ гэхээр баяр ёслолын байдал зохион байгуулна, шагнал урамшууллын асуудлыг зөвж өгдөг, бас хүндэтгэлийн хурал зэрэг иймэрхүү үйл ажиллагаануудыг явуулдаг. За манай эмнэлгийн хувьд бол баяр ёслол бол эрдэм шинжилгээний хурал 2025 онд бол хөх код гэдэг энэ яалтаа тусламжийн чиглэлээр бол хамт сувилгын баг дундаа бол уралдаант үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ жил бол баяр ёслолын байдлаар тэмдэглэнгээд одоо 5 сарын 2-нд үйл ажиллагаагаа ингээд өрнүүлэхээр явж байгаамаа. Дэлгөө яг 100 жилийн төвхтэй 1-р эмнэлгээр бол Монголын ард түмэн маш их бахархдаг, олон мянган хүн эдгэж ялаарширч
баяр хөөртэй гардаг цагаан нөмрөгт бааtruудаа хүндэтгэж одоо баяр ёслолыг тэмдэглэхээс өөр аргагүй үргэлж бахархаж явдаг хүн чанар нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн зүйлийг үзэгчтэй хүргэдэг тэр дундаа совилогч чамдаа баярлаа. Арга хэмжээг Монгол улсын одоо эстрадын нэр дөөрчин гавьяач жүжигчин уран чимэг гавьяатайгаа хамтраад совилогчдын нийгэмлэгтэйгээ хамтраад олон совилогчдаас баярлуулж одоо баяр дээр нь баяр нэмдгээ. Тэгээ өнөөдөр бас нэвтрүүлгээрээ дамжуулан танаас совилогчд маань мөн одоо бас тандаа үргэлж баярлж авдаг шүү. Тэгээд манай ах хоёр дараагийн манаас урьж оролцуулаач гэж бидэнд хүсэлт тавьсан байгаа. Тэгээд удахгүй болох олон улсын совилогчдын баярыг тохиолдуулаад ах хоёр дарга манаас совилогч нартай зориулаад бас бэлэг бэлдсэн байгааг бас харсаа. Үнэхээр тэр олон шөнө найргүй өдөр одоо бас цаг наргүй ажилдаг энэ алтан гартай совилогч нараа баярлуулаад тавтаа тухтай нөхцөл байдлыг нас бүрдүүлэхэд өөрөөс үгийг гэвэл ганцаасаа гэж бас ямар бэлгийг бэлдсэн бэ? Энэ талаараас үзэгчтэй хоёулаа ялангуяа совилогч нартай хэлээг байгаа шүү дээ. Баярлалаа. За манай совилогч нарын хувьд бол маш их ачаалттай ажиллаг 24 цаг одоо ингээд эмч нартайгаа мөр зэрэгцээ хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө бол өөрийнхөө мэдлэг, ур чадвар, оюун санаа, сэтгэлээ зориулж ажилдаг ийм манай хамтран ажиллагчд байгаа. Тэгээд энэ ч хүн бол совилогчгүйгээр бас бидний эмчилгээний үр дүн, онцлогооны үр дүн бол гардаг. Тэгэхээр совилогчтойгоо бид нар хамтдаа баг болж иж бид нар бол бүтээнч бидний үр дүн, ажлын үр дүн бол үнэлэгддэг. За манай совилогч нарын хувьд бол бас л түрүүн ярьсан манай улсын 1-р төвийн дараагийн 100 жилийн эхний хуусыг бичиж яваа совилогч нар байгаа. Ингээд ялангуяа манай зүрхний төвийн хувьд бол манай совилогч нар нэлээд одоо бараг 16-18 наснаас эхлээд ажилдсан тийм туршлагатай совилогч нар байдаг. Одоо манай хамгийн бараг Ахмад совилогч бол буян ишгүй бараг 18 настайгаа орсон. Одоо яхаа өнөөдөртөө бол ээлжийн амралттай байна. Буян ишиг совилогч бол 16-18 наснаас орсон. Өнөөдрийг хүртэл ажиллаж 30 жил ажиллаж байгаа совилогч байна. За манай ахлах совилогчийн хувьд бол оюун цэцэг совилогч одоо 10 гаруй жил манай сулхун багийг ахлаад өнөөдөр удирдлага зохион байгуулалтаар хангаад явж байгаа манай совилогч нар байна. За бусад совилогч нар нь бол зөвхөн бакалаврын сурагч совилогч нар биш одоо мэс засал, эрчим дэмжлэгээ, дуран гэдэг ингээд төрөлцсөн суулгахуугаар манай совилогч нар бол бүгдээрээ тийм мэрэгжил эзэмшсэн тийм совилогч нар байгаа. Залуу совилогч нарын хувьд бол манайд бол ажиллаад 2 жил болж байгаа совилогч Дулмаа совилогч байна. Хин цагаан дулаар совилогч байна. Энэ хоёр маань хэдийгээр ажиллаад 2 жил болж байгаа ч гэсэн төрөлсөн мэргэжлийн суулгах болохоор эрчим дэмжлэгээ, мэс засал энтрээр бас суралцаад явж байгаа. Манайх яагаад ингэж совилогч нараа ингэж төрөлсөн мэргэжлийн сургалтанд хамруулад мэргэжлийн дэвшлүүлээд байна гэхээр манайх болохоор зүрхний нээлтийн мэслээ хөгт нэвтрүүлэхийн тулд улсын 3-р төвийн ачааллыг хурцахын тулд ингэж хүний нөөцөө бэлтэж байгаагийн нэг арга хэмжээ нь өөрөө энэ байгаа. Энэ бол үнэхээр одоо юу гэдгийг байгууллагын дотоод бас удирдах яваа хүний, их хүний, эмч хүний, байгууллагын бас дарга хүний нэлээд одоо бас сэтгэл зүрх шингэсэн байх гэж ойлгож байна. Тэрэн бас совилогч нартайгаа яриад сууж байхад манай одоо нэг хүн юу ч хийж чадахгүй нийлж бүгдөө аливаа ажлыг хийдгээ. Тэгээ манай дарга бас зөв чиглүүлж өгдөг. За дээрэс нь нийгмийн асуудал, нийгмийн хариуцлагын хүрээнд одоо 1-р эмнэлгийн маань удирдлага захиргаа танд олон бас талархснаа илэрхийлсэн байгаа. Учир нь ипотекийн одоо зээл нь мэдээж төрийн албаа агчид буюу энэ ард одоо өшгөний ард ажилладаг цаана мөртэй бааtruуд маань тэр болгон хамрагдаж чаддгүй. Эдгээрийг бол нөхцөн эмнэлэг маань 30-аад одоо хүнийг одоо тэр ипотекийн биеэнд оруулна гэдэг бол нэлээд одоо амьдралд нэмэр олж байгаа. Мөн одоо гадаад дотоод сургаж байгаа гэж одоо бас совилогч нар маань ярьж байлээ. Тэгэхээр энэ тал дээр бас ямар арга хэмжээнүүдийг авч одоо өөрөө дарга хүний хувьд эдгээр одоо совилогчд нь баярлал талархснаа илэрхийлээд манай хүн чанар нь нэвтрүүлгээр дамжуулан бас хэлээд өгөөрэй гэсэн байгаа шүү. Баярлалаа. За ер нь бол нийгмийн хариуцлагын хүрээнд манай эрүүл мэндийн салбарт зохион байгуулагдсан тийм ажил байгаа. Инх болт сайдын үед зохион байгуулж байсан. Ингээд эмнэлгийн ажилтнуудад орон сууцаар хангах. Энэ ажлын хүрээнд манай тасгаас бол манай баяр сайхан совилогч хамрагдсан. Тэрүүндээ бол өдөр болгон талархаж явдаг. Тийм совилогч байгаа баяр сайхан.
За сувилагчийгээ бас гадаад улс оронд мэрэгж дэвшүүлэх чиглэлээр бол манай зол заяа сувилагч хамрагдсан байгаа. Тэр зол заяа сувилагч маань болохоор бас суралцаж ирээд 2 жил болж байна. Тэгээд энэнийхээ хүрээнд бол бас тусаг нэгжтэй бас тэндээсээ сурч мэдсэн юм аа. Тусаг нэгжийнхээ хамт олондоо туршлага сурч мэдсэн юм зэмлцүүлсэн. Юуны хувьд бол дотооддоо бол манай сувилагч нар өөрөөсөө мэрэгшүүлэх тал дээр нь тэрийн тал дээр нь бол бүх сувилагч нар хамрагдсан. Манай сувилагч зүрхний төвийн сувилагч нар бол олон жил ажилласан учраас бас энэ утгаараа бол бас хөдөлмөрөө бол төр нийгэмд нөлөөлсөн тийм хамт олон байдаг. Бүх ер нь бол манай сувилагч нар бол одоо сүүлд 2 жил ажиллаж байгаа сувилагчаас бусд нь бол бүгдээрээ хөдөлмөрөө төрөөрөө үнэлүүлсэн, салбараараа үнэлүүлсэн ийм сувилахуун баг хамт олон байгаа. За манай сувилахуун багаас ингээд 30% ипотекийн зээлэнд хамруулахад манай эрүүл мэндийн сайд, энх холд сайд, манай эмнэлгийн захирал хэшээ жаргал байсан. Ингээд энэ хүмүүсүүдээ энэ үйл ажиллагаа зохион байгуулахад манайхаас тэр ипотекийн зээлэнд бол анх удаа баяр сайхан гэж сувилагч бол хамрагдсан байгаа. Энэ үйл ажиллагаа бол яхаа тухайн цаг үед л болгогдсон болохоос одоо бол дахиж хэрэгжээгүй арга хэмжээ байгаа. Учраас энийг бол бас нийгмийн хариуцлагын хүрээнд манай тэр үеийн удирдлагууд бол энэ зөв зүйтэй хийсэн байна гэж үнэтэй хувь нэмэр оруулсан байна гэж би ойлгож авдаг. Яагаад тэгэхээр манай сувилагч өдөр болгон баярлдаг. Тэр талархлынхаа үгийг дандаа хэлдэг. Тэр үг нь өөрөө тэр хүмүүс ямар үйлс хийсэн бэ гэдгийг илэрхийлж байгаа хаа гэж бодож байна. Дэлгүүр ахаа тэгэхээр аливаа хамт олныг одоо урамшуулна, шагнаж урамшуулна, төрийн шагнал тодорхойлно гэдэг маань бол тэр хүнийг илүү их хариуцлагатай байлгаж, улам одоо ажиллах эрч хүчтэй болгож, дээрэс нь одоо юу гэдгийг баяр баясгал нэмж, аж аргал нэмдэг гэж ойлгодог. Тэгэхээр мэдээж одоо бас удирдлах хүн хэдий ч нэ тухайн тодорхойлтын нөгш манай сувилагч мундаг шүү, манай чи сайн ажиллаж байгаа шүү гэж хэлэх юм бол бас мэдээж тэр хүн урамтай байдаг баха гэж бодож байна. Тэгэхээр хүн чанар нэвтрүүлэхээр үргэлж сайхан үгийг амнаасаа гаргаж олон түмэндээ Монгол түмэн маань амнаараа сайхан үр тарьж сайхан бүхнийг дээдлж аваарай гэж боддог. Тэгэхээр нэвтрүүлгийн маань нэр хүн чанар. За та манаас манай ирсэн нэвтрүүлэгт өрөвдөж орсон жачад болгон маань хүн чанар гэд 2 үгийг өөрөө өөрийнхөөс тайлбарлаж өгдөг уламжлалтай. Тэгэхээр хүн чанар гэж 2 үгийг ан 2 дараа маань нэг үзэгчтэй сайхан өөрийнхөө бодож авдаг зүйлийг ярьж өгөөч гэж бас хүсэж байна. Баярлалаа. За миний ойлголтоор бол хүн чанарыг юу гэж үздэг вэ гэхээр ерөөсө тууштай байх, итгэл даах. Энийг бол хүн чанар гэж үздэг юм уу? Ингээд харилцан итгэлцэл дээр өнөөдрийг өдөр хамтраад нэг юмны төлөө зориод явж байгаагаар бол манай баг зүрхний төвийн эмчин сувилагч нар тэгээд туслах сувилагч, үйлчлэгчийн багууд өнөөдрийг хүртэл ингэж нэгэн зорилгын төлөө нийтийнхээ төлөө нэгийнхээ төлөө явж байгаа. Энэ маань өөрөө манай баг хамт олонны хүн чанар юм болов уу гэж болохоор байна. Дэлгүүр ахаа хүн чанар гэж хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадах агуйг хайр оршдог, инрэл нэгүслэл оршдог, хамгийн гол нь бие биедээ сэтгэлийн дулаан үгийг хэлэхэд оршдог. Энэ ч утгаараа өнөөдрийн нэвтрүүлгийн маань зарчим ан 2 дараа маань тэр хамт олонны хайр инрэл, тэр хамт олонны одоо тууштай занг бол эрхэмлж өнөөдөр бас ирсэн эгэлжирийн эмч, ээж, дээрэс нь бас энэ олон хүнийг удирдах авч байгаа бас гайхалтай эмэгтэй байна. Тэгэхээр үнэхээр одоо бас танаар бахархгүй байхын аргагүй. Ер нь одоо нийгэмд альваа үйл ажиллагаа, альваа төрийн бас бүхэл хүмүүс маань ажлын байран дээрээ ямар одоо нээлттэй байж нэгнийгээ хайрлаж одоо чадахгүйгийн тусалж дэмжиж байна гэдэг бол бидний бас нэвтрүүлгийн зорилгод оршдог. Тэгээ өнөөдөр тантай ярилцсан согт үнэхээр сайхан байлаа. За удахгүй болох олон улсын одоо сувилагчдын баярыг тохиолдуулаад хоёр бас сувилагч нартайгаа уулзгаар манай сценаар 2 дахь сценаар маань үргэлжлэх болно. Нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хүрэх болно. Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрэн нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн алтан гартай сувилагч нар өргөдөө оролцож байгаа. Та бүхэндээ дахин баяр хүргэе. Утгагүй болох олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан өнөөдөр бас зүрхнийхээ төвийн энэ сайхан алтан гарт одоо сувилагч нараа баярлуулахаар
хоёр дарагтайгаа бас ярилцаад тэгээ бидний урилгыг хүндэтгэн хүлээж авсанд та нартаа маш их баярлалаа. Та нар маань нэвтрүүлгээрээ дамжуулан энэ сайхан баярын өдөр Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчтэй халуун мэдлэгийг хүргэн өөрийнхөө ажлын онцлог болоод өөрийнхөө тухаас ярьж өгөөч гэж хүсэж байна. За манай засаг 1976 онд анх үүсгэн байгуулагдсан. Одоо энэ жилдээ 2026 он 50 жилийн ой маань болж байгаа. Бид бүхэн бас энэ профессорын богс зөвлөхөн багтайгаа хамтран ажиллаж туйлыг баярлж байгаа. За 1912 оноос эхлээд Бурамагаас хөгжүүлье гэдэг хөтөлбөр хэрэгжижсэн, захин хөтөлбөрүүд хэрэгжижсэн. За 2020 оноос эхлээд зүрхний төв болон үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд манай зөвлөхөн баг нь дотрын зөвлөхөөс мэдсэлийн зөвлөхөө, эрчимтэн зөвлөхөө гэсэн үйл ажиллагаа хөгжүүлж хувь нэмрээ оруулж байгаа. Ингээд үе үеийн одоо ажиллаж байсан зөвлөхөн багийн хамт олон улсын дэвтэр төв эмнэлэгт ажиллаж байсан зөвлөгч нартай олон улсын зөвлөгчийн байрын гал халуун мэндийг эрүүл энх сайн сайхан бүхнийг хүрсэн өрөөё. Дэлгөө ахуй хөшгөний цаана маш олон одоо хайр хүндэтгэл талархал илэрхийлсэн одоо цаана өргөдөө бааtruud та бүхнээрээ баярлахгүй байхын аргагүй. Тэгэхээр мэдээж нэвтрүүлгээрээ хүн чанар нэвтрүүлэх үзэгч түмдээ үргэлж гэгээн сайхныг хүргэдэг. Энэ ч утгаараа өнөөдөр зүрхний төвийнхаа энэ сайхан алтан гартай совилогч нарынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудыг бол багтаад баярлаад багташгүй. Тэгэхээр та нар маань өөрсдийгөө танилцуулаад үзэгч түмэндээ халуун мэдлэгийг хүргэн ер нь одоо зүрхний төвийн маань хамт олон ямар ажлуудыг хийж ирв тэр тундаа хүн чанарын илэрхийлэл болсон алтан гартай бааtruud маань мэдээж ярих зүйл маш их байгаа гэж бодож байна. Намайг Цэнмаа гэдэг би улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн совилогчаар одоо 34 жилдээ ажиллаж байна. Ямар гоё юм бэ? Совилогч мэргэжил гэдэг маань хүний аймнаас эрүүл мэндийг хамгаалдаг нийгэмд хамгийн хэрэгцээтэй мэргэжил гэж боддог. Үргэлж энэ мэргэжлээрээ бол бахархаж авна. Тэгээд нийт эмнэлгийн мэргэжилтэнгүүдтэй совилогч нарын баярын мэндийг хүргье. Ингээд зүрхнийхээ төвийн хамт олонд үргэлж баярлж талархаж авдаг илэрхийлье. Тэгээд мөн гэр бүлдээ үр хүүхдүүдтэй баярлж авдаг илэрхийлье. За сайн байцгаана уу? Зүрхний төвийн зөвлөх цаана болохоор байна. Энэ тасагт ирээд 3 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд нийт зүрхээрээ хасаж амьдралд итгэдэг нийт совилогч нартаа олон улсын совилогчдын баярын мэндийг хүргье. За энэ тэр дундаа зүрхний төвийнхаа нийт совилогч нартаа болон улсын 1-р төв эмнэлгийн совилогч нар тэр дундаа эрчим дэмжлэгийн тасаг болон мэдсэлийн засгийнхаа нийт совилогч нартаа совилогчдын баярын мэнд хүргье. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Олон улсын совилогчдын баярын мэндийг бүх совилогч нартаа улсын 1-р төв эмнэлгийн хамт олон зүрхний засгийн совилгын багийн хамт олондоо баярын мэнд хүргье. Би анх 2012 онд Боромогийн үед зүрхний төвийн үйлчлэгчээр ажилд ороод 2020 оноос совилогчаараа одоо хүртэл 6 жил ажиллаж байгаа. Зүрхний төвийн хамт олон болон совилгын багийн хамт олондоо маш их талархаж явдаг. Намайг совилогч болоход тэр ялангуяа совилгын багийн хамт олон их дэмжиж урам өгөж байсан учраас би их талархаж явдаг. Мөн гэр бүлдээ ах トゥ амрагч саданда бүгдэнд нь баярлалаа, талархаж явдаг шүү гэж хэлье. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Улсын 1-р төв эмнэлэгт 30 дахь жилдээ совилогчоор ажиллаж байна. Би энэ хугацаанд зүрхний нэгж бүгдээр нь ажиллаж зөвлөхөн багтаагаа хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд хамт олон минь намайг дэмжиж, миний мэдлэг мэргэжлийг дэмжиж 50 улсын цэргийн төв эмнэлэгт би сар сургалтанд сууж олон ямыг үзэж харж ирсэн. Тэгээд ерөөхдөө хойч үе совилогч нартай үлгэрлэн дуурайж ирж үзсэн, сурсан юм зааж сургасан. Ерөн зөвлөхөн багтаа би үргэлж баярлаж явдаг. Улсын 1-р төв эмнэлгийн захиргаа болон төвийн дарга анх 2 даа совилгын албаны дарагтаа зүрх судасны совилгын багтаа маш их талархаж явдаг. Намайг дэмжиж сургалтанд явуулсан. Би ер нь бол 30 жил ажиллахдаа гадагшаа төшөө явж байгаагүй анх удаага явсан. Ерөөхдөө 50 улсын цэргийн эмнэлгийн зүрхний нээлттэй хагалгааны
шахны менежмент тэр талаар судалж сурч ирсэн. Тэрэндээ маш их талархаж байгаа. Цаашдаа ч гэсэн ирч хүчтэй талархаж хамт олондоо зүрхний төвийн хамт олондоо талархаж цаашдаа ч гэсэн хамтарч улам ихийг хийж бүтээхийн төлөө ажиллана гэж би бодож явдаг. Хамт олондоо зүрхний төвийн хамт олондоо төвийн даргаан хоёртаа дэмжиж ажилласан Сувилхан багийн хамт олондоо маш их хайртай шүү. Та нарыгээ омдоож исэн бол уучлаарай. Үргэлж та нарыдаа хайрлж явдаг шүү. Хайртай шүү. Талархаж явдаг шүү. Танай телевизийг ашиглаад аав ээжтэй, хань ижилтэй намайг миний арыг хамгаалж байдаг аав ээжтэй, ах дүүтэй, хань ижилтэй, үр хүүхдтэй эрүүл сайн сайхны хүсье. Мөн танай телевизийн хамт олныг ингэж урьж ирж биднээс ингэж сурвалжлага авч ингэж аваад маш их талархаж байна. Та нартай ч гэсэн танай хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. За маш их баярлалаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зүрхний төвийн сувилагч Урт Насан байна. Зүрхний төвийн сувилагч нар болон нийт мэргэжил нэгт сувилагчтай удахгүй болох сувилагчны баярын мэндийг хүргэе. За тэгээд зүрхний төвийн сувилагч Сувилхан баг бид нар нэг зорилготой нэг баг болж ажилдагт маш их баярлж талархаж явдаг. Бие биенээсээ суралцдаг, эгчнэрээсээ бас суралцах юм маш их байдаг. Тэдрээсээ маш их зүйлийг сурч явна. Цаашдаа сурч боловсрох биднэрт одоо маш их зүйл байгаа. Тэгээд бид нар одоо ингээд нэг ээлжтэй хондог тэр болгон бас нэг гэр бүлдээ бас нэг цаг зав маш бага гаргадаг. Тэгээд ар гэр маань арын минь даадагт маш их гэр бүл хань ижилтэй үр хүүхдээ маш их талархдаг. Дээрээс нь одоо ингээд үйлчлүүлэгч маань баярлаа, маш их баярсан шүү, мундаг ба шүү гэдэг үгнээс бид нар маш их урам зориг авдаг. Тэгээд зүрхний төвийн хамт олондоо маш их баярлаж талархаж явдгаа. Сайн байцгаана уу? Цэнхэр дэлгэцээ тухлан суугаа үзэж байгаа үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Би сувилагчаар одоо 31 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ улсын 1-р төв эмнэлгийн нийгмийн халамжийн хүрээнд зохион байгуулагдсан байрны урьдчилгаа болох ипотекны зээл 30 сая төгрөг авсандаа маш их баярлаж байна. Улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн хамт олон болон улсын 1-р төв эмнэлгийн захиргаа, нийт албан хаагчид, ажилчид та бүхэндээ үргэлж баярлаж явдаг шүү, талархаж явдаг шүү. Миний сайн сайхан амьдарч байгаа бүх зүйл бол маань тасгийн одоо хамт олон одоо маш их баярлдаг шүү. Та нар минь одоо үргэлж өглөө болгон бие биентэйгээ мэндэлж, бие биенээ талархаж, бие биенээ өвдөж зовсон бол ажиглаж бие бинийгээ хилээгүй ч гэсэн бие бинийгээ энэ ингэсэн байна, тэр ингэсэн байна, энэ шүү гэж одоо мэдрэмжээрээ ажилтагт одоо маш их баярлаж явдаг шүү л гэж хэлмээр. Тэгээд хадам аавтаа болон гэр бүлтэй, ээжтэй намайг тусал дэмждэг хамт олонтой маш их баярлалаа гэж хэлье. За тэгэлгүй яг та бүхнийхээ энэ сайхан мэндчлэгийг олон одоо цагаан нүүрэгт бааtruуд маань сонсоод баярлаж байгаа. За улсын одоо 1-р төв эмнэлэг зүрхний төвийн хамт олонд баярлаж байгаа. Ижи аав, ах дүү, найз нөхөд, хань ижил нь баярлаж байгаа. Ийм гоё урмын үгээр бас мэдлэгээ дэвшүүлсэн та нартаа маш их баярлалаа. Аж аргалыг бид хүний сайхнаар төсөөлдөг болохоор алтан нар бидэнд авь адилхан гэрлээ хайрладаг болохоор амьд явахыг бид бусдаа туслахын нэр гэж одном, ад жаргалыг бид бусдыгаа хайрлахын нэр гэж оддгоо. Энэ ч утгаараа өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочид сувилагчд маань, эмч нарын төлөөлөл маань өнөөдрийн сайхан хүн чанар нэвтрүүлгээр дамжуулан хүн чанар гэж хоёрхоо үгийг өөрийнхөөроо тайлбарлаад өгнө гэж хүсэж байна. За хүн чанар гэдэг нь бол манай сулхуу үйл ер нь бол хүнээс маш их инрэл, нэмжин сэтгэл шаарддаг мэрэгжил. Тэгээ энэ мэрэгжлийг эзэмшсэндээ би бол маш бахархалтай байдаг. Миний ээж намайг анх 1990 онд Дорногов аймаг амгаахын нийтийн сургуульд оруулж. За тэгээд ээжигээ би асраад, аавыгаа асраад, ээж маань 100 нас хүрсэн, аав маань 90 нас хүрсэн, хадам аав маань 90 нас.
тэр хадам ээж маань 80 эдэр хүрж байгаа нь одоо энэ сувилхан одоо энэ мэрэгжлийг эзэмшсэн маань хувь нэмэр оруулсан болов гэд ээж аав маань энэгээр маш их бахархдаг байсан. Энд би энэ мэрэгжлийг тууштай эзэмшээд 28 жил ахлах сувилагч 34 жил улсад эрүүл мэндийн салбартаа сувилхан мэрэгчлэрээ тууштай ажиллаж байна. Ингээд 27 онд одоо говийнхаа амралтанд гарах гэж байгаа. Тэгээ энэ мэрэгчлэрээ байнга бахархаж явдаг. Сувилагч мэрэгжил гэдэг бол хамгийн энэрэнгүй мэрэгжил. 24 цагийн турш бид нар бол эмчлүүлэгчтэй бол ингэж байнга харьцаж биднэртэй үйлчлдэг. Тэр ер нь үнэлэг энэрэнгүй байх нь бол хүн чанар мал гэж ойлгох биш. Сувилагч мэрэгжлийн гол онцлог зүйл нь гэх юм бол одоо тухайн хүнийг харцаараа ойлгож үйл хөдлөлөөр нь үнэлдэг нь л хамгийн үр дүнтэй хараа. Үнэлэг энэрэнгүй байх хэрэгтэй байх л гэж байна. Сувилагч мэрэгжлийг бол ер нь Хүн чанар гэдэг нь бол ерөөсөө биднээс гарч байгаа бүх үйл хөдлөл бидний үйлчлүүлэгчтэй чин сэтгэлээсээ яг өөрийн төрсөн тулсан юм шиг сэтгэл зүрх гаргаж ажилтг нь тэр хүнтэй гоё харилцаа үүсгэж ярилцаж хийж байгаа үйлдэлээ хүртэл тайлбарлаад өгөх маш их баярлж талархдаг. Тийм учраас одоо энэ хүн чанар юм бол гэж бодож байна. За миний хувьд хүн чанар гэдэг нь болохоор сувилагч бид нар хизээч худлаа ярьдаггүй. Үйлдэлээрээ ч тэр үгээрээ ч тэр үнэн зөв байдаг. Нэг ч гэсэн хүнд тусалчих юмсан гэж араас нь гүйдэг. Энэ л өөрөө хүн чанар гэж бодож байна. Хүн чанар гэдгийг би ерөнхийдөө 30 жил ажиллаж байгаа. Үүдээ тэрэн дээрээс жишээ аваад өөрийнхөө алгалтаар л хэлье гэж бодож байна. Ер нь бол манай сувилхан баг болон ажиллаж нэгээгээ өвцөн үед одоо Орлож тийм ээ. Нэгээгээ орлож ажилладаг бүгдээрээ хүн болгон мэдэж сурцсан бүгдийг мэдэж чадна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас мэдхгүй юм заагаад өгдөг ахмад сувилагчдаа одоо нэг хүнд хүн өргөлөөл гэхэд бид нар чинь ингээд байнга л бид нар чинь хүн зөөж өргөж юм өдрөө засаргаас байлгаа. Тийм учраас ингээд манай ахмад сувилагч нар маань залоогчээ би өргөө тавьчих. Би гүйчих. Би ийшээгээ явчих. Би ийм тариа аваад ирээ. Та сууж, та компьютерийн ажлыг л хийж, та энэ тариагаа ингэж энэ хэсгийг зэгслээд ижиж гээд манай ахмад сувилагчид бол намайг аягүй хүндэлдэг. Дандаа намайг хүндэлж ихчээ энэ тэрэг гэж хэлдэг. Тэгээд сэтгэл гаргаж ажилдаг. Ер нь бол би тэгтээ бүх сувилхан багтаа ер нь бол манай багийнхад баг нэгтээ яг багаар ажиллах чадвартай тэгэж ажил хүн чанартай зовлон жаргалаа хуваалцдаг. Ер нь нээлттэй хуваалцдаг, нэг багаарж иждэг сувилхан баг хамт олондоо маш их баярлж явдаг. За миний хувьд бол хүн чанар гэдэг нь хүнд нэг дарга болохгүй шиг тий. Нэг өвдсөн байсан ч гүрийгээл ажиллаа хийх, нэг чөлөө авах байсан ч хүнд зоохгүй урчилж хэлэх ч юм уу тий. Хүнийг нэг тэгж төв болохгүй шиг л ажиллаа хийчих юмсан. Хүнд одоо нэг сайхан сэтгэлээр үйлчилж юмсан, чин сэтгэлээсээ үйлчилж юмсан тий. Энэ яг миний нэг ихч ирсэн ингээ өвдөж байгаа юм шиг, миний дүү ирсэн өвдөж байгаа юм шиг ийм байдлаар бас ажилдаг. Бас тэгээд давхар одоо энэ олон жилийн туршлагаар бол ерөнхийдөө одоо сүүлийн үеийн хүмүүс бол сэтгэл зүйн одоо их гэмтсэн хүмүүс ирдэг учраас сэтгэл зүйгээд нь бас их зөвлөгөө бас өгдөг. Одоо чи чаднаа, эдгнээ, сайхан болноо ч гэх юм уу те ийм үг бэлдэг. Тэгээд бас нийт ингээд олон улсын сувилагчдын баяр одоо болоход бол нийт одоо мэрэгжил нэгт сувилагч нартаа сувилагчийн баярын мэнд хүргье. За тэгэлгүй яах вэ? Өдөр болгон бид бүхэн аавтай, ээжтэй, хандаа, өр хөвгчүүдтэй хайртай шүү гэж хэлэх нь хоор байдаг шүү дээ. Монгол хүний цэвэр эрчимтгий зангаар тэр та бүхэн манай хажууд байгаа хайртай сувилагч нараа хайртай ихчээгээ эмчээгээ тэрээд нэг хайртай шүү гэж хэлээд байна. Зүрлэшгүй сайхан сэтгэлээнд хүн хүнээ хайрлаж амьдрий. Хүн чанар гэж хоёрхан өгөнд амьдралыг өөрөөрөө тооцоолох агуй хайр, энэрл нэгүсгэл хамгийн гол нь биендээ хамгийн дулаан үгийг хэлэхэд оршдоо.
нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн эрхэм хүндлээ Зочин улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн дарга анх 2 дарга маань энэ сайхан хайртай бүсгүйчүүдтэй хандаад гоё урмын үг хэлэх байхаа гэж бодож байна. За зүрх судасны чиглэлээр 21 аймаг 9 дүүргийн ард иргэдэд бол тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ингээд энэ тусламж үйлчилгээг бол энэ сулхун багтаагаа бол 22 жилийн үрийг үзэж байна. Энэ 22 жилийн хугацаанд бид нар бол уйсан, гомдсон, талархсан, хамтарч ажилласан, бэрхшээлийг даван туулсан ингээд олон хүний амьдрал тохиолдох янз бүрийн олон хугацааг бол олон үйлдэлийг бол хамтдаа өнгөрөөсөн. Ингээд энэ хамтдаа үйлдэл өнгөрөөсөн ингээд сулхун багаараа бол эмчнэр бол сулхун багтуугаараа бид нар тодорхой үйлчлэгээгээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Ингээд энэ хугацааг амьдралын энэ урт хугацааг хамтдаа туулсан ингээд сулхун багтаа сувилагч нартаа олон улсын сувилагч нарын өдрийн баярын мэндийг хуваасаа болон нийт зүрхний төвийн хамт болон эмч нарынхаа өмнөөс баяр хүргэж эрүүлэх энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Үзэгч та бүхэн хүн чанар нэвтрүүлгийн эрхэм зорилго нь хэн нэгнийгээ баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн дэм хайрлахад оршдог. Энэ ч утгаараа олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зүрхний төвийн сувилагч нартаа гинтийн бэлэг барьсан юм а. Эмч профессор нарын багийн зүгээс сувилагч нарынхаа амралтын өрөө гэж бүрэн тогтчуулан өгч 2 дахь гэр болсон өрөөндөө ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь үнэхээр хайр хүргэлцээ. Сайхан сэтгэл бидэнд Нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрээ нэвтрүүлгийн эрхэм зорилго хэн нэгнийгээ баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оршдог. Энэ ч утгаараа өнөөдрийн нэвтрүүлгийн эрхэм хүндэд зочид алтан гарт одоо сувилагч нартай зориулаад эмч нар нэм гоё бас бэлэг барьж байгаа юм байна. Хүлээж авах бүгдөө. За ингээд хүн ардынхаа эрүүл энхийн манад энэрэнгүй усыг эзэд болсон манай сувилагч нар маань баяр маань одоо 5 сарын 12-нд тохиож байгаа. Ингээд энэ баярыг ухтаад эмч нарын улсын 1-р төв эмчийн зүрхний төвийн профессорын багийн хамт олноос бол сувилагч нарынхаа бас ажиллах амрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бол бид нар энэ өрөөг бол тогтжуулж ирсэн байгаа. Түүний эхлэл нь болохоор бол энэ ширээ, сандал, тэгээд төмбөчг, тэгээд диван кресло гэдэг иймэрхүү ажиллагаануудыг бидний зүгээс нэг талаар бэлэг болгож байна. Нөгөө талаасаа бас энэ сулхун багийнхаа сувилагч нарынхаа бас нэгэн энэ цаг мөчийг бас түүх болгож үлдэхээр хүн чанар гэсэн энэ нэвтрүүлэгтийг бол оролцуулж байгаа гэдэг маа. Энэ бол бидний зүрхний төвийн профессорын багийн та бүхэндээ зориулж байгаа бэлэг юм аа. Улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн нийт сувилагч нартаа сувилагч нарын баярын мэндийг хүргэж байна. Эрүүл мэндийн салбар нь бол эмч сувилагчгүйгээр бол явах ямар ч нөхцөл боломж байхгүй. Манай одоо сувилагч нар маань бол нойр хоолой болон өөрийнхөө эрүүл мэнд ар гэрийнхаа амьдралыг эрүүл мэндийнхаа салбарт өвчтнүүдийнхээ төлөө энэргүүн сэтгэлээр хандаж өдийг хүртэл одоо бид нартайгаа хамт байдагт талархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Улсын 1-р эмнэлгийн зүрхний төвийн нийт сувилагч болон нийт эрүүл мэндийн салбарын бүх сувилагч нартаа олон улсын сувилагч нарын өдрийн мэндийг хүргье. Улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн тасгийн эрхлэгч анх 2 даргатай болон за тасгийнхаа нийт одоо сувилагч нартаа юун төрөнд олон улсын сувилагч нарын одоо баярын мэндийг хүргье. Та бүхний минь одоо энэрэнгүй сэтгэл энэ хамтын зүтгэл нь бид эдийн одоо ажлыг нуулахад нэлээд их төшөө тулгуур болж явдаг шүү. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндрөө сандар амжилтыг хүсэн өрөөё. Бүгдэнд нь хайртай шүү. Би Багнуурын иргэн Жачингийн цэцэн садам гэдэг хүн байна. 1983 оны 6 сараас эхлээд энэ 1-р эмнэлгийн зүрхний тасагт 43 жил одоо амьд яваа алтан аягнаас усууж явна. Энэ 1-р эмнэлгийн эрхэм хүндтэй эмч сувилагч
алтан гартай цагаан нөмрөгтэй бааtruудаа 43 жил баярлж бахархаж явдаг, байнга илэрхийлж, байнга бахархаж явдаг юм аа. Олон улсын совилогчдын баярын өдрийг тохиолдуулан 1-р эмнэлгийн алтан гартай совилогч эмчнэр та бүддээ энэ баярын мэндийг хүргэж эрүүл энх сайнсан эрүүл энхийн манаанд өргөж мандан бадарч байх болтугай гэж өсөөрэй дөө. За нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийнхаа энэ сайхан цагаан нөмрөгт бааtruудаа маш их баярлалаа. Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчид хүн чанар нэвтрүүлгийн хаймарт заларсан 1-р улсын 1-р төв эмнэлэг тэр дундаа Зүрхний төвийнхаа хамт олонтой тэр дундаа олон улсын совилогчдын өдрийг тохиолдуулаад совилогч амдаа баярлалаа. Энэ сайхан бүсгүйчүүдтэйгээ нэг өдөр байсандаа туйлын таатай байна. Та бүхний минь ажил үйлс үргэлж аранцан зал шиг бадамлаж авьяас оюун ухаан бэлгэн азийн тэнгэрт гэрэлтэж сүрэнд нь сүүн цагаан сэтгэл шингэж сүлтэн өргөл сүмийн ганжир шиг хэлэлцэж явахын эрүүл өргөё. Эхөө хүн чанар нэвтрүүлэг жаргаж байна. Эрхээ услаа төр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая. Хүн чанараа өнгөлөн зөвлөе. Анх хоёр даргатай энэ төвийн үеийн хамт олныг улсын хэмжээний лавлгаа шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгээ үзүүлж зүрх судасны өвчний оншилгоо, эмчилгээ, сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн цөөхөн бүрэлдэхүүнээр цөөнгүй их амжилтыг бүтээж яваа хүчрхэг хамт олон хэмээн онцлох нь зүйтэй болов. Тиймдээч зөвхөн нэг эмнэлгийн тасаг бус Монголын зүрх судасны салбарын хөгжлийг тодорхойлогч гол төвүүдийн нэг болон хөгжиж явна. Цагаахан сэтгэлд цагаан нөмрөгт бааtruуд та бүхний минь ангаах их үлс, аж амьдрал нь амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхын үлзийтэй өргөлийг өргөн дэвшүүлье. Bayır aldı